Бид таны аз жаргалын элч. Хамгийн тансаг орчин найрсаг соёлтой хамт байна. Нэгдүгээр давхар Irish pub болон ресторан. Мастер тоглолчийн гарын Европ болон Монгол үндэсний зоо. Гуравдугаар давхар лаунж. Та энд л өөрөөрөө байж цагийг мартагдахааргүй сайхан өнгөрөх. Хамтлаг дүүчдийн амьд өгчмийн дугаарт. Winsu. Good times, great friends. Are you hanging up your stockings on the wall? It's a time that every Santa has a ball. Does he ride a red-nosed reindeer? Does he turn up on his sleigh? Do the fairies keep it over every day? So BTV-чтэй төдөлийг үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Open House нэвтрүүлгийн маань цааш шинхэн дугаар үзэгч та бүхэндээ үе таалгаа нээж байна. Өнөөдөр би үнэхээр аз жаргалтай байна. Яагаад ч юм миний хажууд хөгжим ихшгэлж байгаа үед дэндүү уянгатай гунигалж дэндүү уянгатай баярлж байдаг. Тэгээ өнөөдөр Open House нэвтрүүлгийн маань Music House болохоор маш олон гайхалтай зочид хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд өнөөдөр миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархснаа илэрхийлье. Open House-ыг үздэг үзэгчд маань сайн мэдж байгаа. Би нэг гэсэн дугаарын микрофоныг зүүдэг. Хоёр гэсэн дугаарыг бол Open House нэвтрүүлгийн зочин хөтлөгч зүүдэг. Тэгээ би өнөөдөр GMUB-гийнхаа бүрэлдэхүүн дундаас өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочин хөтлөгчийг сонгож энэхүү тайзан дээр өрий гэж бодож байна. Ингээд төвлөр хорч Дона өнөөдрийн миний нэвтрүүлгийн зочин хөтлөгч байх болно. Дона бүгдээ алцгаая. what will your daddy do when he sees your mother kissing Santa Claus? Ийм олон зочидтой байгаа дугаарууд үнэхээр бас сайхан болдог. Тэгээ би ч гэсэн маш баяртай байдаг. Үзэгчд маань ч гэсэн үзэх дуртай байгаах гэж бодож байна. Тэгээ хоёулаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочдтой танилцуулъя. Өнөөдөр хүрэлцэн ирсэн GMUB одоо jazz хөгжмийн төслийн бүрэлдэхүүнийг нэг бүрчлэн үзэгчдэд танилцуулах гэж бодож байна. За тэгээ ингээд манай уртлын ширээнд манай GMUB-ийн маань сууж байна. Төслийн удирдагч Мартин Зенкер манай багш Герман улсын контрабас чинь. За ингээд баруун гар талаас саксофончин Димитри Таган. Тууч аюун дээр бөмбөрчин дуулал, бөмбөрчин баги, манай дуучин наран, энжи. За тэгээд алдарт тишгээгч. Өнөөдөр бас язгуур урлагийнхан маань бидэнтэй нэгдсэн байгаа. Өнөөдрийн маань Music House нэгдсэн байгаа. Ингээд Алтай хамтлагийнхныгаа өгтөө авцгаая. Тэгээд Open House нэвтрүүлэг маань бүтээлч байгаа, сэтгэж байгаа маш олон гайхалтай уран бүтээлчдэд үе таалгаа үргэлж нээлттэй байлгадаг. Тэгээд дараагийн маань хүндэт зочид бол Tiger Fish хамтлагийнхан байна. Tiger Fish хамтлагийнхан маань дөнгөж одоо цоо шинхэн цомгоо үлгийдэж аваад байгаа уран бүтээлчтэй байгаа. Нэвтрүүлэг болгондоо нэг онцлог зочин урьж авчирсан юм Дона. Тэгээ би өнөөдөр өөрөө хайсаар агаад яагаад гэхээр өнөөдөр шинэ жилийн дугаар болохоор одоо шавар урлалаар өөрийн одоо гарын урд дүүгээр гайхалтай зүйлүүдийг, гайхалтай сувенируудыг бас зүүл, дэмиг одоо удахгүй хэдүүлээ бүр ингээ нэг бүрчлэн хийсэн юмнуудыг харна. Тэгээ саран цэцгийг өөрөө авчирсан байгаа. Саран цэцэгтээ бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За ингээд нэвтрүүлгийнхаа хамгийн ихний үзүүлбэрийг үзүүлээч гэдэг энэхүү тайзан дээр GMUB. мэдээж хэрэг GMUB-гийн бүрэлдэхүүнийг урьж байна. Ингээд дуучин оюун дээр болон GMUB-гийн хөгжимчдийг тайзан дээр өгтөө авцгаая.
when you sigh. Never in motherland could there be ways to read. And about how I feel. Have you ever heard two-third of that? Bill and cool when they go. That's the kind of magic music we make with our lips when we kiss. And as we all alone, we really go to cry. That's how I cry on my pillow. You should tell me bye-bye and goodbye. Lullaby, bird and a whisper low. Kiss me sweet and I will go. Fly high, bird and high in the sky above. Oh, because baby, Christmas morning, a winter's light and the distant choir, the peal of a bell and that Christmas tree smell, nice full of tinsel and fire. Намайг Саран цэцэг гэдэг өнөөдөр энэ нэвтрүүлэгт урагдсандаа маш баяртай байна. Тэгээд ирсэн бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. За яг өнөөдөр нэвтрүүлэгт маань зориулаад ямар бүтээл хийж вэ? За юу яа гэж бодлоо л да. Одоо эхэнд гарсан 5 хөгжимчин дуучинда хамгийн ихэнд гарсаар нь зориулчлаа л да. Тэгээд одоо шинэ жил болох гэж байна. Зас мөс хамгийн түрүүнд бодогдож байгаа юм. Тэгээд 5 оцон шоу хийж байна. Тэгээд дуусгаар нь хараараа ямар болгоно. Би нөгөө шавар урлал гээд ахаар баримлын шавар шиг хүнд юм баг гэсэн чи юм хөнгөн байд юм шүү дээ. Тийм яг хийхэд бол ингээд баримлын шавар шиг мөртлөө гарт наалтахгүй цэвэрхэн тэгээд хөнгөн болдгоо л да хацсан хойно. Аха. Энэ одоо яг My Little Pony-гийн тийм Pinkie Pie. Pinkie Pie. Манай охин бол маш их дуртай. Охтод бол өвчлж байгаа шүү дээ. Монголд яагаад гэхээр энэ нөгөө шавар урлалаар хийдэг хүмүүс маш цөөхөн байдаг гэж сонссон. Тэгээ яагаад ингэ олон болж болохгүй гэж, яагаад ингэ суралцаж болохгүй гэж ямар ч байсан би энэ эмэгтэйг олоод нэвтрүүлгээрээ хийж байгаа юмнуудыг үзэгчдээ одоо үзүүлээ гэд шийдсэн л тээ. Шавраар уралдаг хүмүүс баримлчид бол ер нь бас цөөхөн биш байгаа л байх л да. Мэргэжлийн тал руугаа нэлээ олон. Тэгээд яг хүмүүс одоо нэг гэртээ зүгээр шавар аваад тоглодог хүүхдүүдээр юм хийлэгдэг тиймэрхүү төвшөнд бол хүмүүсний хэрэгэлдэхүүн болов гэж боддtiin. Гэхдээ яг сүүлийн үед манад агаар татдаг шавар бас ороод ирчихсэн хүмүүс хийдэг болсон л та. Одоо бол харин хүмүүс арай илүү сонирхож байгаа юм болоо яг нэг заавал мэргэжлийн гэсэн утгаараа биш зүгээр л сонирхолтой хөгжилтэй байх үднээс энэ чинь нөгөө
гар заваар болдгоо тэгэл юм хийхэд тэр чигээрээ хэлбэрээ хадгалцдаг болохоор их урамтай тийм шавар байгаа л да. Тэгээд хүмүүс сүүлийн үед арай илүү сонирхож байгаа болов уу гэж бодож байна. Яг энэ агаарт хатдаг шаврын сургалт бол манайд Jumping Clay гэдэг албан ёсны дистрибьютор нь ороод ирсэн байгаа. Тэдний шавраа зардаг бас энэ чиглэлээр хүүхдүүдэд бол сургалт явуулдаг. Тийм. Харин би полимерээр бас давхар хийдэг. Полимерийн тал дээр бол харин яг сургалт явуулдаг газар бол байхгүй хаа. Дунд сургуулийн одоо хичээлийн програмд яг баримлын шавраар бол хийх хичээлүүд багтсан байдаг. Тэ? Тэгэхээр одоо нөгөө дүрслэх урлагийн хичээл дээр баримлын шавраар одоо янз бүрийн амтан дүрслэл хийх ч юм уу тиймэрхүү зүйлүүд багтсан байдаг. Яг одоо наривчлаад одоо ийм арга барилуудыг заагаад өгөх юм бол бас Монголд гарын урд үетэй маш олон хүмүүс байгаа бас хөгжих боломжтой. Тийм. Энэ яг тэгээд яг сэтгэл гаргаад хийвэл энэ шавар нь өөрөө их хөрх ингээд жоохон хөөх маягтай хатдаг бөмбөгөөд тийм болохоор хийсэн юмнууд маань бас их игдүүтэй болж ирдэг л дээ. Захиалга авч хийдэг гэж сонссон. Мөрөөдлийн театрын жүжигчин Батагийн гэр бүлийнхнийг хийсэн байсан. Харин тийм ер нь дийлэгтэй захиалгаар хийдэг. Тэгээд Happy Family гэсэн тийм загвараар гэр бүлийг сүүлийн үед нэлээ хийж байгаа л да. Одоо шинэ жил болоод хүмүүс бас гэр бүлийнх нь нэгэндээ сюрприз ярих гад нэлээ их захиалгатай байгаа. Тэгээд Батагийн гэр бүл бас нэг таньдаг хэдэн хүмүүсийн гэр бүлийг бас хийсэ. Гэтэ пэйж дээр оруулахдаа нөгөө яг захиалагчийнхаа зургийг би бас хамт оруулдаг л дээ. Зөвхөн хийсэн бүтээлээ оруулдаг. Тийм баа. За тун удахгүй Сарагийнхаа хийсэн бүтээлийг тайзан дээр гаргаж агаад үзэгчдтэй үзүүлээ тийм ээ. За баярлалаа амжилт хүсье. Winsway, good times, great friends. За Tiger Fish-ийн маань цоо шинхэн цомгоо үлгийдэн авсан. Дээрээс нь би бас шинэ дуучинтай танилцаж амжаагүй. За. Тэгээд үзэгчдтэй өөрийгөө танилцуулаач. Самцанаа юуны өмнө өнөөдөр хорон цугласан та бүхэн далаа танаа нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй Tiger Fish хамтлагийн өмнөөс өнөөдөр мэндийг хүргэж байна. Наваа Газэ гэдэг Tiger Fish хамтлагийн дуучин. Цомгийн талаар мэдээж хэрэг ярих бах гэж бодож байна. Байглаас ирсэн охин гэсэн өвөрмөц нэртэй. Яагаад байглаас ирсэн охин гэж нэрлсэн бэ гэхээр энэ дотор нь бас ийм дуу байгаа даа тий. Тэгээд ерөөхдөө энэ цомогт орсон дуунуудынхаа талаар бас цомгийнхоо нэрийн талаар танилцуулаач. Бидний анхны бие даасан цомог болох байглаас ирсэн охин гэдэг нөхөө цомог хэдхэн хоногийн өмнөөс худалдаанд гараад эхлээд байна. Нийт 10 дуутай 10 дууных нь 8 нь яг дуу, 2 нь аялгуунууд, укулелегийн гоцлол, гитарын аялгуунууд байгаа. Яагаад байглаас ирсэн охин гэд нэрлсэн бэ гэхээр энэ дунд маань Бороод ардын дуу байглаас ирсэн охин гэд 72 онд соёл эрдэнэ хамтлаг дуулж исэн тэрхүү дуу орсон байгаа. Тэгээд тэр дууныхаа нэрээр цомгоо нэрлсэн. Зандаах их аз жаргалтай байгаа сурагтай байсан. Facebook-ээс мэдээллүүдийг олж авах юм байна шүү дээ. Үнэхээр аз жаргалтай байна гэсэн зүйлүүдийг уншаад би тэр сэтгэлийг бас тантай хуваалцъя гэж бодож байна. Үнэхээр баяртай л байгаа л да. Бид нар чинь нөгөө байгууллагад 3 жил болж байгаа юм лээ. Tiger Fish. Тэгээд яг энэ 2014 онд цомог маань гарлаа. Тэгээ гол нь одоо баясаа өтөрөө өвч чи 2004 онд цэнхэр шоу гэж цомог гаргаж ирсэн. 10 жилийн дараа ингээд 2 дахь цомогт болно. Бас л урт хугацаанд байна. Энэ нэг бөөрхийн юм дотор чинь л уран бүтээлчдийн хамаг зүрх сэтгэл хөдөлмөр хүч цаг зав амьдрал одоо их л олон юм багтчихэдэг юм шиг байгаа юм л та. Тэгээ энэ цомог ерөнхийдөө хичнээн хугацаанд бүтв. За энэ цомгийн хамгийн их цаг авсан юм дууны сонголт байсан. Бид нар энэ дуунуудыг яг өөрсдийнхөө хөгжмөн дээр бас хамгийн тохирох дуу сонгох гэж дээрээс нь бас бид нар тэр болгоно их дуулаг дагуу мөртлөө маш гоё дуунууд байдаг штэ. Тийм дуунууд яг зорж хайсан л та. Тэгээд тэр маань бараг 3-аас 4 сар авсан те бидний 3-аас 4 сарын хугацаа аваад бичлэг нэг сар 2 сар хэртэй болол. Тэгээд нийт хагас жилийн хөдөлмөр шингэсэн гэх юм да. Тийм. За ер нь хизээнээс эхэлж дуулж эхэлсэн бай. Дээрээс нь Tiger Fish-ийнхэнтэй бас яаж танилцсан? За би дуулдаг болоод бас хаваа хэдэн жил болсон. Би шөнийн галт тэрэг хамтлагтай цэцэгээ байхгүй үед хамт тоглодог байсан, дуулдаг байсан. Тэгээд бид нар маш олон жил бибигээ мэддэг. Tiger Fish хамтлагт ороод 1 жил болчихно. Тийм, ордны маш хоочны танилуд болохоор надад санал тавиад тэгээ сэтгэл санаа нийлээд тэгээ түүний үндсэн дээр энэ сайхан цомог гарсан байна. За ингээ ямар ч байсан одоо ETV-гийн үзэгчд маань байглаас ирсэн охин гэсэн энэхүү цомогт багтсан гайхамшигтай дуунуудаас сонсох одоо хувьтай байгаа өнөөдөр цомогт орсон дуунууд дандаа cover дуунууд байсан тий. Тэгээд яагаад ийм одоо cover дуунуудаас бүрдсэн цомог хийх болвоо
гэдгийг асуух нь Тийм, зөвхөн. энэ цамаг 60-аас 2000 оны ихэнх хүртэлх хугацаанд амьд хөгжмөөр тоглодог байсан хамтлаг дуучдын уран бүтээлийг энэ укулеле хөгжмөө танилцуулах зорилгоор яагаад гэвэл энэ хөгжим маань Хавай арлаас гаралтай энэ жижигхэн гитарын төрлийн хөгжим л дөө. Тэр болгон хүмүүс танигдаагүй. Тэгээ энэ хөгжмийн дууралт энэ хөгжим хэрэн ямар одоо нөөц болцоотой те яаж дуурдаг ямар хөгжим бэ? Энэ хөгжмөөр юу тоглож болох вэ гэдгийг хүмүүс танилцуулах үүднээс эхлээд хүмүүсийн мэддэг дуугаар бүтээлүүдийг сонгоно гэдэг мэдээч хэрэг бас ажиллагаа орсон. Тийм болохоор эхлээд хүмүүсийн мэддэг те хүмүүсийн сэтгэлд хоногшсон тэр сайхан дуунуудыг энэ хөгжмөөр төлөөлүүлж эхний цамгаа гаргасан. За тэгээ Монголын хамгийн анхны укулеле хамтлагийн Tiger Fish хамтлагийн байглаас ирсэн охин гэсэн цомог үзэгч, сонсогч та бүхний гар дээр хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж хэрэг худалдаанд гарсан байгаа. Тийм. Хэдхэн оны өмнөөс худалдаанд гараад гарсан байна. За ингээд Tiger Fish хамтлагийнхныгаа тайзан дээр өрхийн өмнө өнөөдөр хүрэлцэн ирсэн зочдтойгоо хамтдаа ориглоонд дарсан буудуулъя гэж бодож байна.
ginseng. Баярлалаа. Хөтлөгчийн хувцсыг Bella Boutique. Бид таны хаз жаргалын эрч. This masquerade. We're really happy with this lonely game we play, looking for the right words to say, searching but not finding understanding anyway. We're lost in a masquerade, both afraid to say we're just too far away from being close together from the start. We tried to talk it over, but the words got in the way. We're lost inside this lonely game we play. Thoughts of leaving disappear each time I see your eyes, and no matter how hard I try to understand the reason why we carry on this way, we're lost in a masquerade. Are we really happy with this lonely game we play? Looking for the right words to say, searching but not finding understanding anyway. We're lost in a masquerade. We're lost in a masquerade. We're lost in a За дуучин нарандаа баярлаа. Winsway, good times, great friends. Open House нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэд яг одоо өнөөдрийн нэвтрүүлгийн маань хүндэт гэж онцлоод байгаа. GMUB-ийн төслийн хамт олныг ийм олон одоо уран бүтээлчдийг игнэндээ нэгтгэсэн
мэдсэн зүйл дээр нь бас дахиад олон зүйлийг заа сургаж байгаа. Мартинда бас өнөөдөр хэдүүлээ талархснаа илэрхийлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Би түрүүчийн нэвтрүүлэг дээр ирэхэд нь асууж ирсэн Монголын уран бүтээлч залуучуудтай ажиллахад ямар байна гэд асууж ирсэн. Тэр асуултаа дахиад тавья гэж бодож байна. Feels great working with. Баярлалаа. Эдгээр залуустай хамтарч ажиллахад үнэхээр таатай байдаг. And I think it's GMUB-гийн эхний семестрийн хичээл амжилттай явагдаж тусаад байна. Залуучуудаас асууя. Юу сурж байна? Илүү бас юу олж байна? За ерөнхийдөө яг нэг 3 сарын хугацаанд бол 3 сарда багтамгүй их юм мэдсэн байна. Тэгээд төсөл маань бол цаашдаа яг нийтдээ нэг манай энэ анги төгсөөд бол 2 жил явах байх. Тэгээд 2 жилийн дараа бол үр дүн супер байх гэж бодож шүү дээ. Мартин багшаасаа бол бид нар маш их юм авч байгаа. Тэгээд сая дооноч гэсэн 3 сарын хугацаанд бас байж болохооргүй их юм бас мэдж авсан гэсэн. Тэгээд мэдээж энэ төсөл өндөрлөхөд бид нар бас Монголын анхны мэрэгжлийн жаз хөгжимчд бэлтгэж байгаа төсөл гэдэг утгаараа бид нэр яг мэрэгжлийн гэдэг утгаараа бас тийшээгээ хандсан Монголын анхны хөгжимчд, дуучид, уран бүтээлчд гэдгээрээ бас хамтарч эсвэл бас бие дааж юм уран бүтээлд гарах байхаа гэж бодож байгаа. Гамбруу хас асууя. Миний мэдхийн одоо жишээлбэл таньдаг мэрэгжлийн хөгжимчд, дуучид гэх мэтчлэн одоо өнөөдрийн бүрэлдэхүүнд ирсэн зочдын хувьд тэгэхээр яг GMUB-д ямар залуучууд хамрагдах боломжтой юм бэ? Цаашдаа ингээ үргэлжлээд ах уу? Өөр одоо жишээлбэл ингээд телевиз үзэж байгаа залуучууд ийм юм болж байгаа юм байна гэдэг дөнгөж шинээр мэдж байгаа залуучууд байгаа шүү дээ. Төслийг 8 сард бид урьдчилан ерөнхийдөө зохион байгуулах бүх ажлыг хийж дуусаад тэгээд эсэлтэн шалгалт авсан. Эсэлтэн шалгалтаар бид ерөнхийдөө энэ jazz, pop, rock яг энэ зах зээл дээр уран бүтээлийг хийж байгаа нэлээд шилээр залуучууд нийт 65 орчим уран бүтээлчдээс өөрөөдөө туршлагатай уран бүтээлчд шалгалт аваад нийт 30 орчим уран бүтээлчдийг сонгож авсан. Тэгээ 9 сараас хойш нийт 3 сар энэ юу маань үргэлжилж байна, сургалт байна. Готе институтын Монгол дахь салбарын захирал Себастьян Войч гэдэг. Тэгэхээр Готе институтаас ерөнхийдөө GMUB-гийн бүх зардлыг 100% хариуцаж энэ төслийг бол хэрэгжүүлж байгаа. Эхний 1 жилийн сургалтын нийт зардал бүх юмнууд бол бүгдээрээ төлөвлөгдсөн. Эхний 1 жил бол бид бол маш чанартай юм сургалт явуулж байгаа. Одоогийн байдлаар 10 дахь зочин багш аваад явж байна. Энэ зочин багш нар маань яг л бид Монголоос багш нар авах боломжтой хэдий ч өнөөдөр эдгээр залуучууд өгөхстэй тэр мэдлэгийг өгөх тэр багш Монгол байхгүй учраас бид олон улсын зах зээл дээр нэлээд нэртэй туршлага хөрөнгөлүүлсэн чадaltaй уран бүтээлчдийг өөр жишээнд 7 хоног хугацаанд багшлуулад буцааж байгаа. Body percussion-ы багш William Morris гэдэг аягүй мундаг гоё багш ирээд нэг 7 хоног багшлаад буцсан. Энэ дээр нэг гадны оролцогч орж ирээд хэлж юм л да. Тэр нэлээд сайн хөгжимч нь. Бид 10 дугаар ангид төгссөн аягүй мундаг хөгжимч гэж бодож байсан чинь хойж наашаа хүрээдрээ. Чи 1-р ангийн чи сурах юмыг чи сурахгүй явчихжээ гэж. Тэгээ 1-р ангийнхаа сурах ёстой зүйлийг сурах гэд хүрээдсэн чинь нөгөөх нь 10 дугаар ангиас илүү хүнд юм байна гэнэ л дээ. Тэгэхээр өнөөдрийн бид бас нэг өөртөө болцсон. Өнөөдөр зах зээлд үнэхээр супер гоё юм хийгээд явж байгаа юм биш. Бид дэлхийн жаз хөгжмийн мэдлэгийг олж авах хэрэгтэй. Усаагаар мэд хэрэгтэй мэдлэгийг бид алгасаад явцсан байна. Тэгэхээр энэ орон зайг нөхөхийн тулд Готе Мойсиг GMUB-ийн гол зорилгоос оршиж байгаа. Дэлхийн давцанд гарна гэж яриад байдаг. Бүгдээрээ л уран бүтээлч тийм хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Илүү сураад илүү бас яг дэлхийн давцанд гарах боломжийг нээж өгч байгаа болов уу гэж би GMUB-ийг харж. Дэлхийн зах зээл дээр бол хангалттай орон зайг энд ирсэн бүх зочин багш нар манай Мартин Зенка багш бид нар бол хангалттай нээж өгч байгаа. Бидний бүгдээрээ дэлхийн давцан дээр уран бүтээл хийж байгаад жил 360 хоногтой байдаг бол манай Мартин багш 380 тоглолт хийдэг. Ийм мундаг багш нар бүхэл бүтэн 380 удаагийн тоглолтыг орхичаад өнөөдөр бид нарт мэдлэг өгөх гээд ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр GMUB-гээр сураад ийм мэдлэгийг олоод аваад гарч байгаа хүмүүс үгүймээ 100% биш юм аа гэж ядаж 10% бол бид нарт өнөөдөр үнэхээр хангалттай мэдлэг олгогдож байна л да Монголын зах зээл дээр. Гэхдээ дэндүү бага айгүй чамлахаар ийм байдал төсөл бол цаашгаа 2 дахь жилийн үргэлжлэх байх. Цаашаа энэ үргэлжлүүлэх тийм юутай төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн үг. Одоо 7 хоног ирээ заагаад явж байгаа багшийн 1 цагийн хичээлийг жишээлбэл тасалжвал харамсалтай л юм байна. Бидний хувьд болохоор энэ маш алдаж боломгүй том боломж байгаа. Тийм болохоор бүх цагууд, бүх хорон мөчүүд болохоор айгүй үнцэнтэй байдаг. Тэгээд нэг хичээл ч юм уу байхгүй болоо гэж бодоход дараа нь айгүй ингээд хоцорсон байж идэг. Тэгэхээр ерөөхдөө айгүй хурдтай. Тэгтээ айгүй өгөөчтэй тийм байгаа. Бүх хүмүүстэй болон багш нартаа хэрэг баярлж байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа
Тэгэхээр сайхан зүйлсийг хийнэ гэж итгэж байна. Сургалтын зардал яах вэ нэрэ? Жишээлбэл одоо Гёте институтээс дааж байгаа юу? Оюутнууд маань өөрсдөө зардал гаргаж байгаа юу? Гёте институтээс ерөнхийдөө 100% цаанаас нь зардлуудын бүгдийг хариуцж гаргаж байгаа. Тэгэхээр жилд нэг оюутанд гэх юм уу нэг суралцагчид ойролцоогоор 7-8 сая орчим төгрөгийн зардлыг одоо Гётегээс дааж гаргаж байна гэсэн. Оюутнуудаас бол ганц төгрөгийн юу бол төлбөр бол авахгүй байна. Жаз хөгжмийн салбар дах дэлхийн хэмжээний мэдлэг олгож байгаа учраас бид энд нэг бизнесийн тал руугаа юм уу ашигын тал руугаа хөтлөхгүй аль болох эднэр хөгжүүлэхэд зорж байгаа болохоор зардлын тал дээр одоогоор хинч ярихгүй Гёте бол бүр ярихгүй бидний зүгээс бол энэ талаараа огт ботохгүй л явж байна л да. Хамгийн гол нь бид энийгээр дамжуулаад маш сайн мэдлэг олж авах нь чухал байгаа. Түрүү Мартин тайзан дээр гараад GMUB-гийн ангид юу болдгийг харуулъя гэж хэлснийг би сонссон л доо. Тэгээ өдөр болгон л яг ийм халуур амьсгалтай, өдөр болгон ийм шин уран бүтээлүүдээр цалигсан, одоо яг тэр ийм гайхамшигтай мэдрэмжүүдийг мэдрүүлсэн тийм өдрүүд өнгөрч байгаа болов уу гэж бодож байна. Wir arbeiten auf jeden Fall sehr viel und die Stimme. GMUB-гийн оюутнуудтай хамтарч ажиллаж байгаа энэ цаг хугацаа маш сайхан байна. Үйл ажиллагаа маань ч маш идэвхтэй явагдаж байгаа. Бас сад бэрхшээлч бий. Гэхдээ альва зүйлийн эхлэл тийм байдаг хондоо. Одоогийн байдлаар бол бидний сургалтын үйл ажиллагаа буцаад сэргэж байна. Хийж бүтээхийн тулд хамтдаа тэмцэж байна гэж ойлгож байгаа. Тийм ч болохоор үүндээ сэтгэл хангалуун байдаг. Гамбруу бут хоёр анх энэхүү төслийг хэрэгжүүлэх гээд хичээлийн анги танхимаа зэгцлээд бэлтгэл ажлуудыг хийж байхдаа маш том гэр бүл шиг сэтгэл санаа нэгтэй багийг үүсгэх юмсан гэж ярилцж байсан. Гэтэл өнөөдөр тэр баг маань аль хэдийн бүрдчихсэн энд ингээд хамтдаа сууж байна. Familie wird und ich glaube, das haben wir geschafft. Өнөөдөр шинэ жилийн нэвтрүүлэг Open House нэвтрүүлэг маань тэгээд Мартинаас бас асууя гэж бодож байна. Германд жишээлбэл шинэ жилийг яаж тэмдэглэж өнгөрүүлдэг вэ? Миний хувьд шинэ жилийн баярыг бараг мэдрэхгүй өнгөрчихдөг гэж хэлэхэд болно. Яагаад гэвэл яг баярын үеэр хамгийн их ачаалттай, тоглолт ихтэй үе байдаг л да. Заримдаа баг зэрэг харамсалтай, гунигтай. Тийм болохоор энэ талаар би тийм ч сайхан хариултыг өгч чадахгүй нэ. Аха, хүн хүний бас онцлог өөрлөлтөө. Ер нь манай урлагийнхан ч гэсэн яг адилхан шүү дээ. Гадар тоглолттой явбал бараг л шинэ жилийг мэдрэхгүй өнгөрүүлчихдэг. Тэгээ өнөөдөр бас манай нэвтрүүлэгт урагдж ирээд шинэ жилийн баярын бас жижигхэн хэсгийг ч гэсэн хамтдаа өнгөрүүлцгээе. Тэгээд нэвтрүүлгээ үргэлжлүүлцгээе. Өнөөдөр хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд GMUB-ийн хувьд ч гэсэн өнөөдөр ETV-гийн Open House-ыг GMUB-гийн Jazz House болгоё гэж эхнээсээ бид ярьж орж ирсэн. Өнөөдөр дуулсан эдгээр дуучид байна. GMUB-д 3 сар тий. Ингээд мэдлэг эзэмсэн ч гэсэн тухайн дуулж байгаа мэдлэгийн цаа талд нь бүхэл бүтэн багшийн маань нөр том хөдөлмөр. Энэ дотор зүгээр дуулж байгаа дууны аялгауг хүмүүс сонсдог бол эдгээр дуушийн цаад бол багшийн заасан бүх эрдэмүүд ингэж дандаа тооцоодоо явагдаж байгаа. Урд нь бид түүний мэддэггүй байсан. Гэхдээ багшийг ирснээс хойш хөгжмийн мэдлэг бол үнэхээр хөгжимчин хүний айгүй том хүч сүнс байдаг юм байна. Тэрний хүч сүнсийг бид дандаа орхичоод наад талынхаа авьяасаар ингэж явж тэрийгээр бид баярлаж явсан байна гэдэг бол айгүй сайн тод харсан л да. Баярлалаа. Gone with the wind, just like a leaf that has flown away. Gone with the wind.
gone, gone without we. Open House нэвтрүүлэг маань дараагийнхаа үедөө шилжиж байна. Энэхүү үеийг бол үзэгчид сайн мэдж байгаа. Азтай болоод хөгжөөнтэй, хоржоонтой, азгүй зарим нэгэн өнөөдрийн зочид донд маань сууж байгаа гэж бодож байна. Тэгээд орж ирсэн зочиддоо бид нар цэнхэр суглаануудыг суглуулсан. Цэнхэр суглааг сугалсан зочдыг яаж гаргаж ирэх вэ гэхээр доонотхоор одоо энд байгаа шар суглаануудаас нэг нэгийг суглаад тэгээд хоёр хоёрыг сугласан. Зочдоосоо суглуулсан. Тийм, зочд маань гарч ирээд энд байгаа дөрвөн цагаан суглаанаас бас нэг нэгийг суглаад тэгээ өнөөдөр азтай байна уу, ямар байна гэдгийг үзэх хэрэгтэй байна. За эхнийхэн чи өнөөдөр миний зочин юм чинь чи сугалж. Ханаас ч хамаагүй. За. 5 гэсэн дугаар байна. Мөн үү? Оо за. GMUB-гийн сурагч Шижрээ. 5 дугаарыг сонгосон байна. За л харъя. За Шижрээ, энэ дөрвөн цагаан суглаан дотор заримд нь шагнал байгаа, бэлэг байгаа. Заримд нь юу ч хийж магадгүй. Чи өөрөө суглаад мэдгүй. Шийдэлж байж магадгүй. Шагнал гэж. Шагнал уу? За баярлалаа. Ингээд манай нэвтрүүлгийн зүгээс энэ шинэ жилийн хамгийн анхны бэлгийг шинээдээ гартуулж байна. За. Би дараагийнхаа зочныг суулж гаргаж ирээ. 6. Tiger Fish-ийнээс байна уу? 6. Алтаагийнхаа GMUB. Натын 6 явж гин үгүй юу? Байна уу? Tiger Fish хамтлагийн гишүүн 6 дугаарыг сонгосон байна. За одоо энд байгаа 3 цагаан суглааны нэг нь чинийх болох хэвээр. Тийм. Express IQ. Чи ер нь хэр Express IQ-тэй вэ? Хамтдаа шалгаад үзчихээ те. За энэ манай тий зочны маань байшин байгаа. Энүүгээр толгоогоо гаргаад найзуудтайгаа мэдлэн. За. Иш арч. Руу гарч. За бүгдээрээ сайн байцгаана уу. За одоо Доногийн сонголтонд 2 зүйл байгаа л да. Өнөөдөр манай менюнд тэгээ мах шүлгсэн 2 сонголт байгаа. Аль нэгийг сонгох ёстой. Мах уу шүлүү гэж байгаа хоёлаа сонгуулчих доо. За тийм. Мах уу шүлүү. Мах. За мах усан буу. За энэ усан бууны буугаар буудуулах уугүй юу гэдгийг бол чиний одоо хэр хурдан сэтгэл шийдэх болно. Би чамаас маш амархан асуултууд асуунаа. Одооноос айгүй юу стресст ороод нүүр мөр нуулаач мутаагаад бити тэгээ зүгээрээ заяа. За эхний маань асуулт. Би чамаас 3 асуулт асууна. Хайртай 2 хос гар гараасаа хөтөлцөж байгаа хадан дээрээс доош өвсөрч гинэ. Тэгээ хамгийн сүүлийн удаа ямар үгийг хэлсэн бэ? 3 үг хэлсэн. 1 2 10 секунд өглөө би чамд 3 4 5 6 3 7 8 Би чамд хайртай. 9 10 гэдэг доо. Шуурч байгаа шийдвэрлэлээ. За энэ бол энэ зэрэг өвчтэй. 1 2-ын 3 гэсэн. Үгийг хэлээд хамтдаа үсэрсэн байх нэ. Энэ самбар дээр гарсан зочин болгоныг бүдрүүлдэг нэг асуулт байдیں۔ Цайны. Цайныхаа асуултыг асууя. Бөмбөг хэдэн талтай вэ? 1 2 3 4 5 6 7. Яагаад 2 талтай? 1 2 3 4 Игш би ирж энэ да 5 6 7 8 9 10. За яаж ин зүгээр 2 талтай дотор тал гадна тал гэсэн 2 тал байна. За дараагийнх нь Бурхан хүнд 2 удаа үнгүү өгдөг, 3 дахь удаа мөнгөөр өгдөг нэг зүйл байт юм байна. Чамд байгаа, надад байгаа, доонод байгаа. Тэр зүйл юу вэ?
1 2 3 4 5 6 За буудаж ийд. 8 9 За. Хариулт нь болохоор шүд юм байна. Сүүн шүд, ясан шүд, тэгээд гурав дахь нь болохоор хиймэл шүд. Засгийн шүд. Оо байж, шагналаа өгчээ. Тий. За ингээд жоохон хүндхэн даалгавар суулчлаа тий. Тэглээ тэгтлээ. Аха. Зүгээрээ. Гэтэ яг шийдвүүлчээ дараа нь бас. За айгу халуурцсан гэсэн сайн хэрэгцчихлээ. За ингээд манай нэвтрүүлгийн зүгээс чам гардаж байгаа бэлгийг өгье. Баярлалаа. Хамгийн тансаг орчин найрсаг соёлтой хамт. Нэгдүгээр давхар Irish Pub болон ресторан. Мастер тоглолчийн гарын Европ болон Монгол үндэсний зоо. Гуравдугаар давхар лаунж. Та энд л өөрөөрөө байж цагийг мартагдахааргүй сайхан өнгөрөх. Хамтлаг дүүчдийн амьд хөгжмийн дугаарт. Winsu. Good times, great friends. Open House нэвтрүүлэг маань 3 дугаар хороолт байрлах Winsway Lounge-наас үзэгч та бүхэндээ хүрч байгаа. Ингээд дараагийнхаа хүнийг хоёлаа суулъя. За одоо чи суулж. За. Энэ хэм бэ? 14. За. Монгол Улсын филармоны гитарчин хөгжимчин Мөнх баярлаа. 14. За мөнх шууд илчгээ махбоо шүлгөө тэр. Шагнал. За шагнал. За яг харснаа. Шагнал. За. За ингээд Open House нэвтрүүлэг маань үргэлжлэж байгаа үзэгчтэй энэхүү тайзан дээр GMUB-гийн уран бүтээлчдийг болон дуучин хишгээг уурхад бэлэн болсон байна. Алга ташуугтаа авцгаая. And get your head, leave your worry on the doorstep. Just direct your feet to the sunny side of the street. Came to hear a better bet, and that happy tune is your step. Life can be so sweet on the sunny side of the street. I used to work in the shade with my blues on the rain. Now cross over. If I never said I'll be rich as Rockefeller. Gold dust at my feet on the sunny side of the street. Yeah. Shade with my blues on the rain. Now I'm not afraid this river goes over. If I never said I'll be rich as Rockefeller. Gold dust at my feet on the sunny, on the shady, on the sunny side of the street.
маань нэвтрүүлгийн онцлог зочин болох Саран цэцгийн маань өнөөдөр хийсэн бүтээл бас дууссан байна. Тэгээ тайзан дээр сараагаа урья. За. Юу хийсэн байна? Дөрвөн хөгжимчин дуучнаа оцон шуугаар төлөөлүүлээд хийчлээ. Тэгээд их богинохон хугацаанд их хурдан хийх гэж хичээлээ. Сая харснараа жоохон төлөөлүүлэл хийчлээ. Энэ хөгжмнүүдийн яг адилхан ч бас хийж чадаагүй байна. Оюун дээр багш шиг тий. Дуучин. Тий, дуучин оюун дээр багш шиг байна. Хамгийн ихэнд гарсан хэдийгээ төлөөлүүлэл хийчлээ. Сэтгэл зүрх цаг зав гаргасан болгон уран бүтээл байдаг. Тэгээ үнээр гайхалтай болсон байна. Билгээ гарч ирж авна уу? Is it for me? Yes. Thank you very much, Bayatla. Thank you. Now we have decoration for our classroom. Ангаач мэлхэмтэй болчихлоо. Адилхан байна уу? Is it familiar? Yeah, sure. That's Dono. That would be me. That's Dima. Dima. That's Oyundari. And that's probably Total. Bayatla. Thank you very much. Thank you. За ингээд үнээр гайхалтай бас бидний байрч чадсан Саран цэцэгтэй баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье. Олон хүмүүсийг баярлуулаарай. Бас олон хүмүүс зааж өгөөрэй. Тэгээд мэдээч хэрэг олон хүмүүс бас Саран цэцгийн тухай мэдээсэй гэж хүсэж байна. Тэгээд цаашдынх нь ажил амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярлалаа. За сарадаа нэвтрүүлгийн зүгээс буцаан бидгийг хадгалъя. За баярлалаа. Bad
Чамайга бодсон зүрхэн сүрлээ Хоншигуудан нээсээ дутсан Хосноши илнэрсээр үтлээ Үлцээ Мэрдэж салих гиншгэт Шунин бора ойлан шибэрнэ Өнөөдрийн Open House нэвтрүүлэг маань Music House болон хуурсан. Тэгээ өнөөдрийн Music House-ийн маань бас нэгэн хүндтэй зочид болвол Алтай хамтлагийнхаа язгуур урлагийн Алтай хамтлагийнхныг уран бүтээлээр нь маш олон үзэгчид, маш олон сонсогчид мэдж байгаа бах гэж бодож байна. Шинэ жилд зориулсан бас нэгэн сайхан бүтээлтэйгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа. За энэ манай хамтлагийн продюсер Гампүрийн арилга Jingle Bells буюу Монгол Санта эмэх бүтээлийг бас үзэгчд өмнөдөө сонирхуулах байгаа. Шинэ жилийн мэнд хүргэе. Үзэгчд маань өөрсдөө сонсоод бас мэдэх байхаа. Илүү тийм Jingle Bells-ийг их хөгжилтэй тэр монголчууд талаас нь их болсон байгаа. Тэгээд Монгол Санта гэж нэрлсэн бас учиртай байгаа. Одоо алдартай Jingle Bells-ийн уран бүтээлийг монголоор одоо багтан дуулсан хэлбэрээр багтаал болгосон гэж хэлж болохоор тийм уран бүтээл болсон байна. Jingle Bells гэхэр чи одоо хонхны жингнэ шүү дээ. Оо энд шүү дээ. Энд чи одоо бас манайхны хонхны жингнэ болчихно үстэй. Иврэн, төрэ, шагаа гэх мэтчлэн Алтаагийнхны ялангуяа Гампүрүү ахын сэтгэсэн хөгжмийн зэмсгүүд миний гайхширлыг байнга л татчихдаг Гампүрүү ахаа. За ингээ Алтай хамтлагийнхныгаа яг одоо тайзан дээр урий. Тэгээд Jingle Bells буюу Монгол Санта гэсэн уран бүтээлийг хамтдаа хүлээн аван үзцгээе.
Open House нэвтрүүлэг маань өнөөдрийнхөө дугаарыг үзэгч та бүхэндээ 3 дугаар хороолт байрлах Winsway Restaurant Lounge-аас үргэлжлээ. Тэгээ нэвтрүүлэгтэй маань бас байн хамтарч байдаг Info TV сэтгүүл 7 хоног тутмын цоо шинхэн дугаараа уншигч та бүхэндээ хүргэж байдаг Info TV сэтгүүлийнхаа хамт олондоо баярлалаа. Мөн нэвтрүүлэгт маань оролцдог уригдан ирсэн зочид эмэгтэйчүүдэд маань амьд цэцгийн баглаг хүргэдэг. Цэцэгт мэдчилгээнийхээ хамт олондоо баярлалаа. Тэгээ Дона маань яг одоо үзэсгэлэн бүсгүүчүүдэд цэцгийн баглаг гардуулж аяндаа гарах гэж байна. Баярлалаа ингээд үзэгчтэй. Дараагийн 7 хоногийн яг энэ цаг мөчтөө шинэ оныхоо шинэхэн дугаартаа уулзцгаая. Баярлалаа үзэгчтэй. But say a prayer.